That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Америк нэгдсэн улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн од Олимпийн 3 удаагийн авраг Бритни Грайнер Оросын улбооны улсын Москва хотын ойролцоох нисэх буудалд баривчлагдсан ийм үйл явдал болсныг бол та бидний зарим нь санаж байгаа байх. За тухайн үед бол Бритни Грайнерийн хувьд Америк нэгдсэн улсад тоглохоо болоод Оросын улбооны улсын UMMC Екатеринбург гэдэг нэртэй багт бол гэрээгээр тоглож байсан. За ингээд түүнийг нисэх онгоцны буудалд баривчлах үед аюулгүй байдлын ажилтнууд Бритни Грайнерийн ачааг нэгжиж үзэхэд ачаанаас нь бол харт мансууруулах бодисны төрөлд ордог канабис төрлийн ургамлаар гаргаж авсан тийм тос бол олдсон байгаа. За ингээ ерөнхийдөө түүнийг цувил хүчний байгууллагын баривчилж шүүх хурлаар оруулаад маш богино хугацаанд 9 жилийн хорих явыг бол оноосон. Гэхдээ энэ явдалт нэг чухал зүйл байгаа, үнцэг байгаа. Хэдийгээр түүний ачаанаас мансууруулах төрлийн бодис гарч ирсэн түүнийг баривчлах хууль ёсны үндэслэл шалтгаан болсон боловч түүнийг баривчлсан цаад зорилго нь илүү нарийн утга учиртай бол байсан юм а. Бритни Грайнерийг баривчлсан жинхэнэ шалтгаан бол тухайн үед Америк нэгдсэн улсын шоронд хоригдож байсан зэвсгийн домогт наймаачин Виктор Бут байсан. Ерөнхийлөгч Владимир Путин Бритни Грайнерийг баривчилсан явдал нь түүнийг домогт зэвсгийн наймаачнаар солих явдалд оршиж байлаа. Энэхүү графикаас та бүхэн харах юм бол сүүлийн жилүүдэд хэлийн чандад баривчлагдсан Америк нэгдсэн улсын иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд тэдний нэлээдгүй хэсэг нь мөн Оросын улбооны улсад бол баривчлагдсан байдаг. Тэдгээрийн дунд сэтгүүлчид, Оросын улбооны улсын төрийн бодлогыг шүүмжлэгчид, мөн мэдээж хэрэг энгийн аялагчид бол багтдаг. Харин ерөнхийлөгч Путиний хувьд тэдгээр баривчлагдсан Америк нэгдсэн улсын иргэдийг Америк нэгдсэн улсын шоронд хоригдож буй Оросын улбооны улсад хэрэгцээтэй Оросын иргэдээр солиход ашиглах бодлого баримтлах нь мөн тодорхой болсон. Мөн мэдээж хэрэг Путиний энэхүү бодлого нь амьдрал дээр бас тун амжилттай бол хэрэгжиж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Америк нэгдсэн улсын төр засгийн хувьд маш олон жилийн турш барьцааны хүмүүсийг судлах асуудал дээр тун тодорхой хатуу бодлого баримталж ирсэн. Нэг ёсондоо бол тэд барьцааны хүн судлах асуудлаар ямар ч яриа хэлцээр хийхгүй гэх бодлогыг бол баримталдаг байсан. Энэхүү бодлого нь хамгийн анх 1973 онд ерөнхийлөгч Ричард Никсний үед баримталж эхэлсэн бодлого юм. Тухайн жил Палестины хар 9-р сар хэмээх алан хядах бүлэглэл Америк нэгдсэн улсын 2 дипломат ажилтныг барьцаалж тэрхүү 2 хүнээ аврахыг хүсвэл Америк нэгдсэн улсын шоронд хоригдож буй олон тооны араб гаралтай хоригдлуудыг судлах шаардлагыг бол хургуулсан байдаг. Үүний хариуд ерөнхийлөгч Никсон хэрвээ Америк нэгдсэн улс тэдний шаардлагыг хүлээж авбал дэлхийн өнцөг булан бүрт буй алан хядах бүлэглэлүүд энэхүү үйл явдлаас сэтэл авч Америк нэгдсэн улсын дипломат ажилтнууд, сэтгүүлчид, мөн жуулчилж буй иргэдийг барьцаалах ийм асар том сэтэл өгнө гэж үзсэн тул тэрээр хар 9-р сар бүлэглэлтэй хэлэлцээр хийхээс бол татгалцсан байдаг. Үүний улмаас энэхүү бүлэглэл Америк нэгдсэн улсын 2 дипломат ажилтныг бол цаасалж төгссөн. Гэхдээ инглигээд Ричард Никсний бодлогод огтоосоо өөрчлөлт ороогүй. Гэхдээ Америк нэгдсэн улс уг бодлогын тогтмол байнга баримталдаг үг гэвэл үгүй. Үүнд олон хүчин зүйл бол мэдээж хэрэг нөлөөлдөг. Тухайлбал хэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байна. Тэрхүү ерөнхийлөгч тухайн асуудлыг яг ямар өнцгөөс харж байна. Мөн зарим тохиолдолд аль талаас хэн ийм санал тавьж байгаа зэргийг бол харгалзан үзэж байж бол шийдвэрээ гаргадаг. Жишээлбэл дайсны тавд баригдсан хүн нь Америк нэгдсэн улсын тагнуулын чухал тусгай ажилтан байвал Америк нэгдсэн улс солилцоо хийдэг. Энэхүү уламжлал хүйтэн дайны үеэс тогтсон уламжлал юм. Хамгийн анхны том жишээ бол 1962 онд Америк нэгдсэн улсын хууль хүчний байгууллагынхан Зөвлөлт холбоот улсын тагнуул Рудольф Аблиг Америк нэгдсэн улсаас зөвлөлт холбоот улсад баригдсан Gary Powers гэх тагнуулаар солилцож байсан алдартай түүхэн жишээ бий.
Мөн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жимми Картерийн үед Иранд барьцаалагдсан Америкийн нэгдсэн улсын иргэдийг аврахын тулд Ираны тавтай яриа хэлэлцээр хийж зөвшөлтсөд хүрч байсан бол Рональд Рейган Америкийн нэгдсэн улсын сэтгүүлчийг суллахын тулд өөрсдийн барьсан Зөвлөлт холбоот улсын тагнуулаар солилцоо хийж байсан түүхүүд байдаг. Америкийн нэгдсэн улсын хувьд энэхүү ялтан солилцох асуудал хуучны Зөвлөлт холбоот улсынхаас бол арай өөрөөр явагддаг байсан. Учир нь мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын чөлөөт ертөнцийн улс учраас Зөвлөлт холбоот улс эсвэл коммунист блокийн улсад тэдний иргэн барьцаалагдвал Америкт ард иргэд болон иргэний нийгэмлэгүүдийн зүгээс иргэнийгээ судлуулах шахалт дарамтыг Америкийн нэгдсэн улсын засгийн газартаа бол тогтмол үзүүлдэг юм уламжлалтай. Иймээс засгийн газар нэг ёсондоо иргэдийн шахалтанд ордог гэсэн үг. Харин нөгөө талд Зөвлөлт холбоот улс нь коммунист нийгэмтэй автократ засаглал бүхий улс байсан тул иргэдийн зүгээс гадаадад баригдсан хүмүүсийг суллах дарамт шахалт бол огтосоо ирдэггүй. Бүр одоо тийм зүйл болсон гэдгийг ч иргэд нь бол төдийлөн мэддэггүй байсан. Иймээс олсны хүн гэх үү эсвэл одоо хоригдол гэх үү ямар ч тач иргэнээ солилцох солилцоонд хүйтэн дайны үед Зөвлөлт холбоот улсын тал илүү давмгай байр суурьтай байсан. Тэд Америкийн нэгдсэн улсын чухал хүнийг барьцгаад Америкийн нэгдсэн улсын нийгэмд энэхүү хүнээ суллахыг засгийн газраас шаардаж иргэдэн шаардаж эхлэх хүртэл зүгээр л хүлээжигдэг байсан байгаа юм а. Ингээд байж байтал 2010 онд Исламын улс бүлэглэл хэд хэдэн Америкийн нэгдсэн улсын иргэдийг барьцаалсан үйл явдал болсон. Тухайн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама тэдэнтэй хэлэлцээр хийхээс татгалцсан байдаг. Үүний хариуд Исламын улс бүлэглэлээс барьцаанд байсан хүмүүсийг эхний ээлжинд бүгдийг нь бус харин цөөн хэдийг нь сануулга өгөх үүднээс бол эхний ээлжинд цаазалсан. Энэхүү цаазлах үйл ажиллагаа болсны дараагаар амиа автсан хүмүүсийн ар гэрийнхэн болон барьцаанд буй хүмүүсийн ар гэрийнхэн гэнт Обамагийн засаг захиргаанд бол маш хүчтэй шахалтыг үзүүлж ард иргэд ч бас иргэдээ судлуулахыг бол засгийн газраас шаардаж цагаан ордны гадаа жагсаж эхэлсэн. Ингээд Барак Обама Америкийн нэгдсэн улсын алан хядагчтай хэлэлцээр хийхгүй гэх бодлогыг үндсээр нь өөрчилсөн гэж хэлэхгүй ч тодорхой хэмжээгээр бол зөөлрүүлэх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд Америкийн нэгдсэн улсаас Куб болон Иранд хоригдож барьцаалагдаад байсан хэд хэдэн Америкийн нэгдсэн улсын иргэдийг бол татан аварч ар гэрт нь аюулгүй хүргэж өгч чадсан байдаг. Мөн одоогийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ч гэсэн яг энэ асуудал дээр Барак Обаматай адил бодлогыг бол баримталдаг. Трампын хувьд бүгд найрамдах хятад ард улсад баривчлагдсан Америкийн нэгдсэн улсын иргэд мөн Иран болон Турк, Египт зэрэг улсуудад баригдсан Америкийн нэгдсэн улсын иргэдийг эх оронд нь аюулгүй хүргэх яриа хэлэлцээрүүдийг хэд хэдэн удаа бол амжилттай хийсэн юм туршлагатай. Тэгэхээр энэ бүхнийг хүнлэг энэрэнгүй өнцгөөс нь харах юм бол олон хүмүүсийн хувьд Америкийн нэгдсэн улс нь зөв зүйл хийж байна гэж бол харагддаг. Гэхдээ нөгөө талаараа харах юм бол Америкийн нэгдсэн улс баривчлагдсан эсвэл барьцаалагдсан иргэдээ авахыг илүү ирмэлцдэг болсон нь эргээд Америкийн нэгдсэн улстай таарамжгүй харьцаатай улс орнуудад Америкийн нэгдсэн улсын иргэдийг баривчлах сэдвийг бол түлхүү төрүүлж өгдөг болжээ. Үүнийг бол график тун тодорхой харуулдаг. Энэхүү та бүхний харж буй графикаас цагаан хэсэг нь бол террорист байгууллага гэх мэтээр засгийн газрын бус байгууллагуудад барьцаалагдсан хүмүүсийн үзүүлэлт бол улаан хэсэг нь бол хууль ёсны засгийн газруудад баривчлагдсан хоригдсон Америкийн нэгдсэн улсын иргэдийн үзүүлэлт юм. Нэг ёсондоо бол Америкийн нэгдсэн улстай харилцах харилцаанд давуу тал олохын тулд боломжит иргэдийг нь жижиг хэрэг дээр дөрөөлөн баривчлах бодлогыг бусад улс орнууд баримталдаг болсон гэсэн үг. Энэ нь Оросын холбооны улсыг ч мөн тойроогүй. Тухайлбал 2018 онд Оросын холбооны улсын цагдаагийнхан Америкийн нэгдсэн улсын иргэн жуулчим Паул Вилен гэх хүнийг бол баривчилсан. Тэрээр Орос улсад хуримд орох зорилгоор урилгаар бол ирсэн боловч Оросын холбооны улсын тусгай хүчнийхэн түүнийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгээр бол баривчилсан. Үүний улмаас уг хэргийн шүүх хурал болж Америкийн нэгдсэн улсын иргэнд 16 жилийн хорих ялыг бол оноосон. Гэхдээ олон улсын байгууллагуудын зүгээс Паул Вилен гэх хүнийг бол тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэх хангалттай нотлох баримт байхгүй байхад Оросын шүүхээс түүнийг бол хэлэмгдүүлсэн гэж бол үзэж байсан. Путин түүнийг мөнгө эсвэл ямар нэг хориг арга хэмжээг багасгах зорилгоор одоо суллахад ашиглах бус харин тагнуулаараа солилцоо хийхэд бол ашиглах зорилготой байсан хойчим тодорхой болсон. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний замналыг бол мэдэхгүй хүн байхгүй.
түүний ажил амьдрал тагнуулын албанаас бол ихтэй. За энэ ч утгаараа тэрээр тагнуул хүн ямар чухал болохыг бол маш сайн мэддэг. Хэлийн чандад одоо баригдсан тагнуулуудыг эх оронд нь авчрахыг бол маш чухал үүрэг хариуцлага гэж бол үздэг. Харин Виктор Бутийн хувьд гэвэл Виктор Бутин дэлхийд алдартай хууль бус зэвсгийн 8-чин гэдгээр бол одоо хүмүүс сайн мэднэ. За мөн түүнийг Оросын албаны улсын тагнуулын байгууллагатай холбоотой ажилладаг байсан гэдэг асар том хардлага явагддаг. За 1990-ад оны үед тэрээр Аз болон Африкийн улс орнуудад бодж байсан бүхий л томоохон иргэний дайнуудад дайнд оролцогч хоёр талд хоёуланд нь бодж өгвөл хууль бусаар зэвсэг нийлүүлдэг байсан. За Америк нэгдсэн улсын хууль хүчний байгууллагын зүгээс Виктор Бутийг маш олон жил эрен хайсны эцэст 2008 онд Таиландд байхад нь тусгай ажиллагаа явуулж байж бол түүнийг баривчилсан. За түүнийг баривчилсны дараа Америк нэгдсэн улсын шүүхээс Бутад 25 жилийн хорих ялыг оноосон бөгөөд үүний хариуд Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд хамгийн анх удаа Оросын албаны улсад баривчлагдсан Америкийн иргэн Паул Виллен гэх хүнээр бол түүнийг солилцох хүсэл тавьсан. За гэвч тухайн үед Трамп Путиний энэхүү болцлыг бол хүлээж аваагүй. За үүний хариуд Путин Паул Виллен дээр нэмээд Оросын шоронд хоригдож байсан Америк нэгдсэн улсын иргэн Тревор Рид гэх хүнийг бол нэмж өгөх санал тавьсан ч Трамп бас л зөвшөөрөөгүй. За яагаад Трамп энэ бүхнийг зөвшөөрөөгүй вэ гэхээр Путин бол яг энэ ч бол алдаа гаргасан байдаг. За түүний ганц алдаа нь юу байсан бэ гэвэл тэрээр дэлхийд данстай асар хүчрхэг нөлөө бүхий зэвсгийн 8-ачныг үнэн хэрэгтээ бол ямар ч нэр нөлөөгүй солилцолтой гэд Америк нэгдсэн улсад ямар ч давуу байдал үүсгэх боломжгүй буюу нэг ёсондоо бол чухал хүнийг зүгээр л энгийн хоёр хүнээр солилцох хүсэл тавьсан учраас Трамп энэ бүхнийг бол одоо ашиггүй гэж үзээд бол зөвшөөрөөгүй байдаг. Путиний тэднийг солилцох саналыг Трамп хүлээж аваагүйгээс болоод Америк нэгдсэн улсад Паул Виллен болон Тревор Рид нарын гэр бүл Трампыг эсэргүүцсэн бол шахалт үзүүлж цагаан ордны гадаа улс зогсож эхэлсэн. Чөлөөт нийгэмтэй улсын нэг сайхан бол энэ байдаг. Хэдий тийм боловч одоо гэр бүлийнхний энэ бүх шахалт Трампын бодлыг бол өөрчилсөнгүй. Нэгэнт энэ асуудлаар Трамптай яриа хэлцээр хийгээд нэмэргүй байгаа нь тодорхой болсон тул Путин санал тавихаа бол төрдөө зогсоосон. Гэтэл Трампын эхний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Жо Байден сонгогдсон. Мөн яг тэр үеэр Америк нэгдсэн улсын сагсан бөмбөгийн Олимпийн 3 удаагийн авраг болж байсан эмэгтэй сагсан бөмбөгч Бритни Грайнер харин хар тамхины хэрэгээр Оросын албаны улсын шоронд бол хоригдож таарсан. Түүнийг Оросд хоригдсон мэдээ бол Америк нэгдсэн улс даяар бол маш богино хугацаанд асар хүчтэй тархсан. Харин энэ удаа баригдсан Бритни Грайнер хинч биш нэгэн биш байсан бөгөөд харин нэлээдгүй олонний танил хүн байсан тул түүний гэр бүлийнхнээс эхлээд Америк нэгдсэн улсад түүний тоглож байсан багийнхан мөн тэр багийн хөгжөөнд дэмжигчид Америк нэгдсэн улсын спортын олонний танил эрхмүүд сагсан бөмбөгийн нийт фанатууд гээд бүгдээрээ Жо Байдны засаг захиргаанд бол түүнийг суллуулахыг шаардсан шахалтыг бол үзүүлж эхэлсэн. Олонний танилд нэр хүндтэй хүнийг өмөрсөн шахалт бол энгийн иргэдийг өмөрөх ердөө ар гэрийнхнийх нь хүрээлээс хэтрэхгүй тэрхүү шахалтнаас бол хамаагүй хүчтэй байсан мэдээж. Ингээд энэхүү баривчилгаанаас яг 10 сарын дараа Жо Байдны засаг захиргаа сагсан бөмбөгийн Бритни Грайнерыг бол зэвсгийн 8-ачин Виктор Бутаар бол солих шийдвэр гаргасан. Талууд аль аль нь хүсэж байсан хүмүүсээ амжилттай солилцсон. Гэхдээ Путин энэхүү солилцоонд бол давуу байдлыг бол олж таарсан. Тэр нь ямар давуу тал байсан бэ гэвэл яг энэ зарчмаар Путин Америк нэгдсэн улсын шоронд хоригдож буй хүссэн хүнээс суллах ийм том боломж байсан. Мэдээч тэр хүнтэй энэ дүйцэхүйц хүнийг бол зөрүүтлэн баривчилсан тохиолдолд бол энэ хэлцээр бол хэрэгжих боломжтой. Путиний дараачийн суллахыг хүссэн хүн нь харин холбооны бүгд найрамдах Герман улсад хүн амны хэрэгээр хоригдож байсан. Оросын албаны улсын иргэн Вадим Красиков гэгч нэгэн бол байлаа. Түүнийг судлахын тулд Путин 2023 онд баривчилсан Америк нэгдсэн улсын сэтгүүлч Иван Гершковичийг ашиглахаар шийджээ. Тэрээр Америк нэгдсэн улсын Wall Street Journal хэвлэлийн сэтгүүлч байгаад Оросын албаны улсын шоронд хоригдсон нэг. Иван Гершкович албан томилолтоор Оросын албаны улсад бол мэдээ бэлтгэж явахдаа нь Оросын тусгай хүчнийхэн бол түүнийг тагнуул хэмээн буруутгаж бол хорьсон байдаг. Нотлох баримт үнэхээр хангалттай байсан эсхийг бол хэлж мэдэхгүй. Ямар ч тач түүнийг баривчилсан даруйд энэхүү мэдээ Америк нэгдсэн улс даяар тархаж түүнийг гэр бүлийнхэн болон Wall Street Journal хэвлэлийнхэн бүхэлдээ түүнийг суллуулахын төлөө бол бүх хүчээ дайчилж эхэлсэн. Тухайн үед Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байденд түүнийг судлах хэмжээнд солилцоо хийх тийм үн цэнтэй Оросын албаны улсын иргэншил бүхий хоригдол данж байгаагүй.
за хэд хэдэн гэмт хэрэгтнүүд байсан боловч за тэдний ихэнх нь бол одоо ердийн гэмт хэрэгтнүүд за их сайндаа бол хэдэн Оросын дундаж түвшний хакерууд байсан. За мөн Байден Германы засгийн газарт энэхүү солилцоог хий гэж тулгах ямар ч тийм эргэцэн үндэслэл байгаагүй. Гэхдээ Байден бас нэг талаараа яаж иж байгаад өөрийн иргэнээс судалчих хүсэлтэй байгаад байсан нь харагдсан. Ингээд Жо Байден өөрийн иргэнээс судалуулах зорилгоор Европын холбоотнуудад буюу Оросын тагнуулуудын жагсаалтыг бол гаргаж эхэлсэн. За энэхүү жагсаалтад Норвегийн цагдаагийнхан Оросын тавд ажилласан гэх үндэслэлээр Бразил гаралтай их сургуулийн профессор, за мөн Эслван улсад баривчлагдсан гэр бүлийн 2 хос, за Польшид мөн өөр нэг сэтгүүлчийг тус Оросын тагнуул хийхсэн гэх үндэслэлээр бол баривчлан хориж байсан. За тухайлбал Польшид баригдсан сэтгүүлч Пабло Гонзалезийн хувьд тэрээр Оросын улбаны улсын засаг захиргаатай хэд хэдэн удаа тусгай шугамар холбогдож Польшийн цэргийн хүчний байрлалын талаар мэдээллийг тогтмол илгээдэг байсан болох нь тогтоогдсон. За харин судлаач профессор Хосе Жиамариагийн хувьд бол тэрээр Норвеги ба Европын холбооны хойд туйлдах судалгааны мэдээллүүдийг Оросын улбаны улсад дамжуулж байсан гэх үндэслэлээр баригдсан бол за Ана болон Артем Дулцев нар Эслван улсын нутгаас Европын холбооны орнуудын эрчим хүчний агентлагуудын мэдээллүүдийг дамжуулдаг байсан гэх үндэслэлээр тус хоригдоод байсан хүмүүс юм. За эдгээр хүмүүс бол мэдээж хэрэг Оросд мэдээлэл дамжуулдаг учраас Оросын улбаны улсад хэрэгтэй хүмүүс байсан тодорхой. За Жо Байдны зүгээс эдгээр бүх Оростой холбоотой хүмүүсийг Wall Street Journal-ийн сэтгүүлч Эван Гершкович болон өөр хэд хэдэн хүмүүсээр солилцох саналыг бол тавьсан. За харин Германы талаас Оросын хүсээд буй Германы шоронд хүн амны хэрэгээр хоригдож байсан за Вадим Красиковыг Оросын улбаны улсын сөрөг хүчний удирдагч болсон Алексей Навальныгаар солилцох саналыг бол тавьсан байдаг. За Навальныгийн хувьд бол бид бүгдээрээ мэднэ. Олон жилийн турш Путиний эсрэг одоо тэмцэж Оросын улбаны улсын дотоодод за нэгдсэн Орос намын эсрэг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн бөгөөд за 2 ч удаагийн одоо өөрийг нь хөнөөх гэсэн оролдлогоос бол амьд мэнд мултарч чадсан нэг юм. За эцэст нь Навальныг Путин шоронд хориж Арктикийн ойролцоохоо хүн дэглэмтэй шоронд илгээсэн байдаг. Навальны хэдийгээр Оросын улбаны улсын иргэн боловч Америк нэгдсэн улс болон Европын холбооны улсуудын хувьд өөрсдийнх нь иргэдээс ч илүү үн цэнтэй хамгийн чухал бол хоригдол байсан. За учир нь Навальны бол мэдээж хэрэг Оросын дотор байсан тесрэх бөмбөг буюу Путиныг унгасан тохиолдолд Оросын улбаны улсыг удирдах дараагийн удирдагч буюу Европын одоо холбоотны талын хүн байсан. За гэтэл 2024 оны 2 дугаар сард Навальны шорон дотор нас барсан гэдэг юм гинтийн мэдээ цацагдсан. За хэдийгээр одоо ингээд Явтан солилцооны хамгийн гол хүн байхгүй болсон ч гэсэн хоёр тал зогсолгүй энэхүү хэлэлцээрийг одоо дараагийн хэдэн сарын туршид хийсэн. За ингээд 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Америк нэгдсэн улсын шоронд хоригдож буй хэд хэдэн Оросын иргэд за мөн эдгээр дээр нэмээд Европын холбооны улсуудын шоронд хоригдож байсан за дээр дурдсан түрүүнд дурдсан иргэдийг Турк улсад тусгай үүргийн онгоцлоор бол нисгэн хүргэж за мөн хариуд нь Оросын холбооны улсаас Европын холбооны улсууд болон Америк нэгдсэн улсын хэд хэдэн одоо хоригдлуудыг Туркт аваачин Ялтан солилцоо хийсэн байдаг. Путин нэг талд өөрийн биеэр суллан авчирсан иргэдээ ухтан авч за Жо Байден ч ялгаагүй өөрийн одоо суллсан Америк нэгдсэн улсын иргэдээ халуун дотноор бол их орондоо ухтан авсан байдаг. За энэхүү засгийн газрууд өөр хоорондоо хүмүүсийг чөлөөтэй солилцдог ийм шин төрлийн уламжлал дэлхий дээр ингээд бий болсон. За ингээд энэ бүхний дараагаар дараагийн ерөнхийлөгчийн сонгуулиар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Дональд Трамп 2 дахь удаага бол сонгогдсон. За үүний дараа Оросын холбооны улсад хоригдож байсан хакер болон кибер гэмт хэрэгтэн Марк Фоглиг за Америк нэгдсэн улсад хоригдож байсан Оросын тагнуулаар бол солилцох ийм одоо үйл ажиллагааг Трамп амжилттай зохион байгуулсан. За харин одоо Орос Украины дан ихлэд бол нэлээд хэдэн жил өнгөрсөн байна. За мөн Оросын холбооны улсыг зорих Америк нэгдсэн улсын иргэдийн тоо эрс буурсан учраас Оросын шоронд дах Америк нэгдсэн улсын иргэдийн нөөц бол нэлээд багассан гэж хэлж болно. За тэр хэмжээгээр Путин Америк нэгдсэн улсын иргэдийг баривчлах за жижиг алдаан дээр нь дөрөөлөн шоронд хорих шаардлага нь бол илүү нэмэгдэж байгаа болж таарна. За үнэхээр ч энэ нь Путиний хувьд бол тун ашигтай алхам гэж хэлж болно. За учир нь энэ тоглоом яг энэ дүрмээр амжилттай тоглогдож байгаа гэдгийг бол Путин маш сайн ойлгосон. За мөн Путин Америк нэгдсэн улстай Ялтан солилцох энэхүү шин систем нь дэлхийн өөр бусад улс орнуудад ч гэсэн маш хүчтэй сэдвийг бол өгч байгаа. За яг нь Америк нэгдсэн улсын зүгээс бол одоо мэдэгдэж буйгаар бол Оросд хоригдсан Америк нэгдсэн улсын иргэдийг ер нь бүгд шахуу одоо гим зэмгүй хүмүүс буюу за буруу газараа буруу цагтаа байж таарсан хүмүүс хэмээн
нэг өсөнд бол одоо хилмигдсэн хүмүүс гэж үзэж байгаа. За үнэхээр тийм байхыг бас үгүйсгэхгүй. За эсвэл бас магадгүй одоо жижиг алдаа гаргасан за багахан хэмжээний одоо зөрчлийн гэмт хэрэг бүхий үйлдэл гаргахад түүн дээр нь дөрөөсөн одоо хорьсон ч байж магадгүй тавтай. Ер нь гадны улсын иргэд өөр бусад улс орнуудад зорчихдоо тухайн улсын хууль одоо заншлыг бол мэдэхгүйгээсээ болоод гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд нэлээдгүй гардаг. Тэгэхээр яг ийм байдлаар бас Оросын шоронд бол хоригдсан жижиг алдаан дээр дөрөөлүүлсэн хүмүүс бол байдаг гэж магадгүй. За мөн мэдээч хэрэг одоо үнэхээр бас тагнуулын ажиллагаа явуулж ирсэн хүмүүс ч бас зарим нь бол байдаг баха. За тэгэхээр дэлхийн хүчрхэг гүрний иргэд за магадгүй нөлөө бүхий улсын иргэд гадаад дотоодод аялаж зорчих үедээ за жижиг буюу одоо ялах шалахгүй хэрэгээс болж тухайн улстай баригдаж за ялтан солилцооны шинэ иргэний хэрэгсэл ашиглагдах нь бүр золиос болон хувирах эрсдэл ингээд маш өндөр болж байгаа юм аа. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн та бүхэндээ бэлтгэн хүргэсэн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. За та бүхэнд одоо магадгүй хэрэгтэй гэхээс илүү сонирхолтой байсан байж магадгүй гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.